зээлийнхаа нөхцөлийг бууруулах юм байна. Сайжруулах юм байна. Урт хугацаанд өгдөг юм байна. Хүүгийн бууруулах юм байна. Хэмжээг нэмэх юм байна. Тэгээ яасан сайхан юм гэсэн чинь үнэхээр өөрхөн ингээ хөдлөд орлого зарлага бүртгээд удирдаад үдгийн төсвөө удирдаад сурцсан хүмүүс бизнес дээр бол эрсдэл үнэхээр бага болт юм аа. Тийм учраас танаас автрыг ингээд аваад байгаамаа гэж хэлсэн. Тэгэхээр одоо ингээд дэвтэр таруулах юм шиг байна. Тэгээд лекцийнхаа явцад бас дэвтэр хөтлөг авчихсан. Бидний угаасаа дэвтэр батраа байгаа. Гэхдээ бас жоохон тайлбарлаж өгнө. За мөн хөтлөх гэдэг бол маш том юм байна. Тэгээд манайхан болоод тэрэн дээр жоохон уг сонсох хэрэгтэй. Бас жоохон зэгцлэх хэрэгтэй. Мэдээ дараа нь өөрчлөлтөө алтаа байдаг тийм тал болох байдаг. Тэгэхээр тэрийг засаг залруулах одоо боломж сайжруулах гэж хэлсэн шүү. Боломж одоо танаас гарах байхаа гэж найдаж байна. За ингээд идэвхтэй лекц хэлье. Тэгээд ер нь бол 15-аас 21 оны хооронд Монгол улсад нэг үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа. Тэр нь Монголын нийт ард түмний санхүүгийн мэдлэгийг дэвшүүлэх үндэсний хөтөлбөр гэдэг том хөтөлбөр явж байгаа. 4 яам оролцсон. Монгол банк, сангийн яам, санхүүгийн зохицуулахаараа боловсролын яам 4 одоо энэ хүмүүс санхүүгийн боловсрол үнэхээр чухал юм аа. Тэгээд ингээд үзээд шүү. За манай сургалт бол 10 цагаас эхэлсэн. Урагшлал гэдэг гаралтын сургалт бас явагдах учраас та бүхэн маань яа шүү.